Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл эхлэхээс өмнө хамтдаа нэгэн Google-тэй кино үзцгээе. Google-тэй киногоо үзэхээс өмнө багшигаа дагаад хийгээрэй. Google-тэй киногоо анхааралтай сууж үзцгээе. Хүүхдүүдээ. За, ах нь гүлгөө алдчихлаа. Надтай зүг миний гүлгийг хайхаар явах уу? Гүлэг гинэ. Тэгэлгүй яах вэ? Дуртаяа танд туслая. Бэлгүүнэ. Танихгүй ах вэ штэ. Яавал гэжтэй би гүлгэнд их хайртай. Хоёулаа энэ ахад туслаад гүлгийн хайгаар явцгаая. Болохгүй. Багш танихгүй хүн хамаагүй дагаж явж болохгүй гэсэн мэдтэй. Хөө. За ойлголоо. Ахаа. Хамт явж чадахгүй нэ. Яагав? Ахтай туславал амттай пицца авч өгье. Пицца гинүү. Би идмээр байна. Тэгэлгүй яах вэ? Хүүхдүүдээ хамтдаа явцгаая. Болохгүй. Багш танихгүй хүнийг дагаж явж болохгүй гэсэн. Ах нь танихгүй хүн бишээ. Чиний аавын чинь найз вэ шүү дээ. Манай аавын найз гинэ. Тиймгээд бахад одоо ах нь гэрт чи хүргээд өгье. Тэнд ахынх нь машин харагдаж байгаа үсттэй. За, явцгаая. Хөөх, ямар гоё машинтай юм бэ? Аха, та биднийг зүгээр орхиоч. Бид явахгүй. Тэгвэл чи явж хэрэггүй. За, хоёлаа явъя. Ах нь хүргээд өгье. Үгүй. Би ч гэсэн зүгээр алхаад харчихнаа. Юу гинэ золигнууд чинь. Ах нь хүргээд өгье гэд багт чинь. Бидгээлдэ бид явмааргүй байна. Багшигаа дагаад хийгээрэй. Google-тэй киногоо анхааралтай сууж үзлээ. За дахиад дагаад хийгээрэй. Google-тэй киногоо анхааралтай сууж үзлээ. Хэрвээ бэлгүүн туяа хоёр энэ хүнийг дагаад явсан бол юу болох байсан бэ хүүхдүүдээ? Энэ дэлхийд сайн хүн байдаг боловч муу хүн бас байдгийн байна. Муу хүн сайн хүн гэдгийг шууд хараад танихгүй учраас танихгүй хүнээс болгоомжтой байгаараа хүүхдүүдээ. Танихгүй хүн гэж ямар хүнийг хэлдэм бэ хүүхдүүдээ? Анхааралтай нэг бодоод үзье. Бодсон уу хүүхдүүдээ? Бодсон бол багш нь танихгүй хүн гэдгийг тайлбарлаж өгье. Танихгүй хүн гэдэг нь анх удаага харж байгаа хүнийг танихгүй хүн гэдэг байх нь. Бас мэдгүй байгаа танил биш хүнийг танихгүй хүн гэж хэлдэг юм биш хүүхдүүдээ. Одоо багш нь аюулд орсон үед ямар арга хэмжээ авахыг зааж өгье хүүхдүүдээ. Танихгүй хүн дуудах юм бол очиж болохгүй шүү хүүхдүүдээ. Бас танихгүй хүнтэй ярьж болохгүй байх нь байна. Бас танихгүй хүн юм өгөх юм бол огт авч болохгүй шүү. Танихгүй хүн авч явах гээд байх юм бол олон хүн байгаа газар гүйж очих нь маш чухал. Олон хүнтэй газар гэж ямар газрыг хэлэх вэ? Автобусны буудал байгаа. Бас 2-3-аас дээш хүн байгаа газрыг олон хүнтэй газар гэх нь шүү хүүхдүүдээ. Бас тусламж хүсч хамгийн чангаар ойрлох нь маш зөв. За бүгд хамтдаа тусламж хүсч ойрлж үзье тэхүү хүүхдүүдээ. Туслаарай. Туслаарай. Өшөө чанга ойрлоо шүү хүүхдүүдээ. Танихгүй хүн авч явах гээд барьж авах юм бол хөлнөөс нь хамгийн чангаараа тэрх нь маш зөв үйлдэл шүү хүүхдүүдээ. Хөлнөөс нь хамгийн чангаар тэрх шүү хүүхдүүдээ тавьж болохгүй шүү. Тусламж эрсдэл огт тавьж болохгүй шүү хүүхдүүдээ. Эцэг эхчүүдээ өгөх зөвлөгөө байна. Анхааралтай сонсороо эцэг эхчүүдээ. Гэр бүлдээ өөрсдийн гэсэн нууц үгтэй болох нь чухал юм аа. Тэр нууц үг маань хүүхдэд хялбархан цэжлэгдэхээр үг сонгуул маш чухал. Зөвхөн тэр нууц үгийг ашиглан хаалгаа онгойлох эцэг эхчүүдтэй харилцахад ашиглаарай. За дараагийнх нь анхаарах зүйл маань харгалзах хөнгүүгээр
гэртээ хүүхдээ үлдээж болохгүй шүү. Заавал харгалзах хүнтэй хүүхдээ үлдээгээрэй. Дараагийн анхаарах зүйл маань зайлшгүй үед хэрэглэх дугааруудыг хүүхдтэй заавал чийжлүүлэх нь чухал юм аа. Өөрсдийнхөө утасны дугаарыг бас чийжлүүлээрэй. Дараагийн анхаарах зүйл маань аюул тулгарсан үед ямар арга хэмжээ авахыг хүүхдүүдэд дахин зааж давтуулаарай. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд маш их баярлалаа. Хүүхдүүдээ дээс тоглохдоо орон зайг мэдэрч хөдөлгөөн, хурд, тэнцвэрээ зохицуулангүйж өсөрч хараагаарай. Дөрвөн хүсэл. Митя ууланд чаргаар гол дээр тишүүрээр гулгаж улаан хацралчхаад гэртээ ирэн аавдаа "Өвөл яасан сайхан юм бэ? Би үргэлжил өвөл байгаасаа гэж бодох юм" гэв. Аав нь "Чи тэгвэл өөрийнхөө хүслээ миний өврийн дэвтэрт бич" гэхэд Митя бичжээ. Хавар болов. Митя ногоо нугаар эрээн ирвэхээ дураараа хөөж цэцэг түүж яваад аавдаа ирж "Энэ хавар яасан гоё юм бэ? Үргэлжил хавар байдаг болоосоо гэж би хүсэх юм" гэж хэлв. Аав нь тэмдэглэлийн дэвтрээ гаргаад Митягаар өөрийнх нь хүслийг бичүүлв. Зун болов. Митя аавтайгаа хадланд гарчээ. Хүү бүхэл өдрийн турш загас барьж, жимс дүүж, сайхан үнэртэй ногоонд өнхөрч зугаалаад оройн аавдаа "Өнөөдөр ч харин дураараа зугааллаа да. Болдгсон бол дандаа л 100 байгаасаа билээ" гэж хэлв. Митягийн энэ хүсэлч мөн аавынх нь тэмдэглэлийн дэвтэрт бичигджээ. Намар болов. Жимсний цэцэрлэгээс улаахан алим шар лир түүцгээв. Митя баяр хөөр болж аавдаа "Намарч бүх улирлын хамгийн сайхан нь юм аа"
гэжээ. Аав нь үүнд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өвөл, хавар, зуны тухай мөн л ингэж ярьдаг байсныг нь үзүүлжээ. Хүүхдүүдээ дөрвөн улирлын онцлогийг мэдэж аваарай.